Монгол улс их Монгол улсын үеэс хэрэглэж ирсэн ердийн хөсөг морин өртөөгөөр бүхий л ачаа барааг тээвэрлэх, элч төлөөлөгч, шуудан бичгийг хүргэх ажлыг олон жилийн турш гүйцэтгэж байсан явдал 20 дугаар зууны гэхэд манай улсад механикдсан тээврийн төрлүүд үүсч улс орны тээврийн хэрэгцээг бүрэн хангах хэмжээнд хүрэх үед аажмаар багассаар түүх болон үлдсэн билээ. 1925 он Монгол улсын техник нэвтрүүлэх газар байгуулагджээ. Автомашинаар дотоодын болон гадаадын улс орнуудын пүүсүүд ачаа бараа тээвэрлэх явдал нэмэгдэж байсантай холбогдуулан энэхүү хэргийг хянан зохицуулах зорилгоор Монгол улсын анх тугаарь их хурлаас 1924 оны 11-р сард тус орны тех нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар байгуулах, өөрийн тэргийг бэлтгэх, засварлах, хадгалах ажлыг сайжруулах заалт шийдвэр гарсны дагуу улсаас 111.8 мянган янчаан олгож аж ахуйн яамнаас 7 ачааны машиныг бусад хөрөнгийн хамт шилжүүлэн Монгол улсын тех нэвтрүүлэх газрыг 1925 оны 7-р сарын 15-нд байгуулсан Монгол улсын анхны тээврийн байгууллага үүссэн түүхтэй. Энэхүү Монгол улсад тээврийн байгууллага үүсч хөгжөөд өдгөө 85 жилтэйгээ золгож байна. Тех нэвтрүүлэх газар нь улс орны дотор автомашинаар болон ердийн хөсгөөр тех, амины ачааг бүртгэж улс хоршооллын ачааг тээвэрлэх ажлыг зохицуулах, хувийн автомашин, хөлсний тэргийг бүртгэн пайц тэмдэг олгож байх зэрэг ажил хэргийг эрхлэх болсон юм. 1927 оны үед одоогийн Улаанбаатар, Алтанбулаг, Жаргалант, Жавхлант, Мөрөн, Цэцэрлэг, Баянтүмэн, Өндөр хаан, Жанчхүү зэрэг газартай салбартай мөн Вангийн хүрээ, Улаангом, Хантай шируулын хошуу, Юг зэрхийд, Дээдүүд зэрэг 20 гаруй хилтэс төлөөлөгчтэй байсан гэдэг. 1928 оны байдлаар тех нэвтрүүлэх газарт 177 хүн ажиллаж байсан бөгөөд улсын хэмжээгээр монгол жолоочийн тоо 80 орчим байсан байна. Мөн энэ оны байдлаар тээвэрлсэн улсын ачаа 420.9 мянган пүү, харилцан туслах хоршооны ачаа 613.4 мянган пүү, гадаадын пүүс, хувийн ачаа 511.7 мянган пүү байсан ачаа тээвэрлэлтийн тоо өсөж байгааг харуулсан үзүүлэлт байлаа. 1929 он Монгол Транс байгуулагджээ. 1929 онд Монгол улс зөвлөлт холбоот улсын хооронд хоёр орны хамтын ажиллагаа харилцаа хэлэлцээрийн дагуу Монгол Трансыг 11-р сард анх 20 машинтай байгуулсан байна. 1930-ад оны сүүлээр Монгол Трансаас хянаж зөвшөөрсний дагуу аливаа албан газар хүмүүс гадаадаас автомашин, мотоциклийг хил нэвтрүүлэн оруулж байхаар тогтоож Ford, Dodge, Graham, Mercedes-Benz, Автокар, Buick, Chevrolet маркийн машинуудыг авч явуулсан байна. Ингээд 1930-ад оны ихээр Монгол Трансаас гадна худалдаа үйлдвэр, барилга зэрэг бусад салбаруудад автомашины тоо нэмэгдэж 1933 он гэхэд улсын хэмжээгээр 540 ачааны автомашинтай болсон байна. Энэхүү жил ирэх тусам ачаа тээвэрлэлийн хэмжээ ихсэж 1935 он гэхэд Монгол Транс 69.2 мянган тонн ачаа тээвэрлэж 10.7 сая тонн километр ачаа эргэлт хийсэн судалгаа байдаг нь Монгол улсад тээврийн салбар богино хугацаанд ахицтай хөгжиж байгааг харуулсан хэрэг байсан юм. 1930 он Монголд анхны жолоочийн сургууль байгуулагджээ. Актмөр амбан шараасаа хүчит техник дөрөөлөн оньсон техниктэй хамгийн түрүүнд танилцсан эзэмшсэн анхны монгол хүн бол манай жолооч тээвэрчид байсан юм. Монголын жолооч нараа зах хязгаар нь үл харагдах өргөн уудам нутагта бартаа саадыг туулан машин жолоодох ур чадварыг чадвартай сайн эзэмшсэн байсан төдийгүй автомашины техникийн хийц бүтцийг болон үйлчилгээ төгрүүлэх хийх, засал сэлбэх арга технологиг гаргууд сайн эзэмшсэн. Тэр талаараач аль ч улсын жолооч нарыг үл дагуулахаар барахгүй. Инженер техникийн мэргэжилтэн нартай энэ зэрэгцгээр боловсрсон хүмүүс байсан гэдэг. Автотээвэрлэх сайхан эрчимтэй хөгжижсэн олон арван ахмад туршлагатай тэргүүний тээвэрчтэй олон байсан. Тэднийхээ жишээгээр тэднийхээ ажлын арга туршлагаас амьдралдаа хэрэгжүүлж автомашиныг арга гамтай эдлэх, хүчин чадлыг дээд зэргээр ашиглах, шилэг материал, засварын зардлыг хянах гэх мэтчлэн ийм үүрэг амлалт авахын зэрэгцээ дээр үечин манай
улс чинь төлөвлөгөөт эдийн засгийн үед байлаа. Анхны жолоочийн сургуулийг 1930 онд байгуулж байсан бол автомашины засварын мэргэжлийн ажилчдыг бэлдэх зорилгоор 1934 онд фабрик заводын сургуулийг байгуулан 1 жилийн хугацаатай энэ сургуульд мэргэжлийн зохих зэрэг бүхий слесарч, токерч, цахилгаачин гэсэн мэргэжлэр ажилчдыг бэлтгэж эхэлсэн авто тээврийн салбарын хөгжлийн нэгэн том алхам болсон юм байна. Тэр тухайн үед би ерэн жолооч хүн гэдэг чинь орсол хүн байдаг юм уу? Эсвэл одоо их л өөр янзын хүн байдаг байх гэсэн юм сонирхолтой байл. Тэгэж боддог ойлгодог байлаа. Гэтэл 5 цэрэг жолооч, Монгол цэрэг жолооч тэр машин хүрээдэрдээ. Тэгээ бид их гайхаж сонирхоод нөгөө жолоочтой ч бас тулаад нүүр тулаад уулж чадахгүй яахан холоос тоорчоод нэг жаахан тийм намхан дуухан битэйг нь харж байгаад очиж тэр хүнтэй минь төсөлөөд дараа нь машины талаар сонирхлоо. Тэгээд сонирхтоо хамгийн анх юу гэж асуусан бөхтэй зэрэг ямар хүн жолооч болдгийм бэ гэж асуучихсан би. Тэгсэн нөгөө хүн маань би ямар хүн бэ гэж. Тэгээд би ямар ч хэл хариулт өгч чаддгүй шилээ байж зогсчихсэн. Чи жолооч болох дуртай юм уу? Болно шүү дээ. Чи бичиг үсэг мэддэггүй. Гэхдээ би нэг хуучин Монгол бичиг 4 аргын тоол мэддэм даа гэсэн. Тэгвэл чи бол жолооч болж болох юм байна шүү дээ. Гэх мэт чингээр хууч өөрчлөлөө. 1930-ад он хот доторх болон хот хоорондын зорчигч шуудан тээврийн үйлчилгээ эхэлжээ. Монгол Транс үйл ажиллагаа явуулж эхэлсэн анхны жилдээ хотын доторх зорчигч тээврийн үйлчилгээ зохион байгуулсан өнөөдрийн та бидний ажил амьдралын зүүчилсэн нийтийн тээврийн эхэл болсон төдийгүй тэмдэглэлт үйл хэрэг болсон түүхтэй юм аа. 1931 онд нийслэлд автобус явуулах дүрмийг батлаж явах зам, цагийн хуваар зорчигчдоос хураах хүсний хэмжээг тогтоосон байна. Үүнээс гадна хүн ардын чухал хэрэгцээ болсон аймаг хоорондын зорчигч шуудан тээвэр өртөө буудлын үйлчилгээг зохион байгуулах, өргөжүүлэх ажил эрчимтэй хийгдэж байжээ. Тухайлбал Улаанбаатар хотоос Алтанбулаг, Баян Түмэн, Замын үд, Шаргалан, Сүлэн хээрийн чиглэл 7 хоногт 1-3 удаа автомашинаар шуудан хүргэдэг болж мөн хот хоорондын шуудан тээврийн тусгай бааз байгуулж нийслэлээс 13 аймгийн төв зарим аз зайтай байрлах цэргийн анги хүртэл 300-аас 1500 км замд 7 хоногт 2-3 удаа зорчигчид шуудан тээвэрдэг болжээ. Монгол Транс манай улсад тээврийн салбарын үйл ажиллагааг зөвшрүүлэх, мэргэжилтэй ажиллах хүчнийг сургаж бэлтгэх, экспорт, импортын болон дотоодын ачаа бараа тээвэрлэх, зорчигчид шуудан хүргэх зэрэг олон зүйлд ихээхэн үүрэгтэй байсан юм. 1936 онд Монгол Тех нэртэй болжээ. Монгол улс зөвлөлт холбоот улсын хувь нийлүүлсэн Монгол Трансыг 1936 оны 1-р сард Монгол улсын мэдээлэлд оруулснаар сайдрын зөвлөлийн 22 дугаар тогтоолоор Монгол Техийн ерөнхий захирах газар гэж нэрлэхээр болсон бөгөөд энэхүү газрыг товчлон Монгол Тех гэж нэрлэн заншсан түүхтэй. Энэ үйл явдал бол Монгол улсын тээврийн түүхэнд бас нэгэн тэмдэглэлт явуулсан юм. Монгол Транс нь 350 орчим автомашинтай 1000 гаруй ажилчин албан хаагчтай байсны 66.7% нь үндэсний боловсон хүчин буюу монгол хүмүүс байсан юм. Монгол Тех нь Улаанбаатар, Алтанбулаг, Ховд, Цагаан нуур, Ирээн цав, Баян Түмэн, Өндөр хаан зэрэг гол чиглэл экспорт, импортын ачаа тээвэрлэн хүргэдэг байсан бол аж үйлдвэрийн комбинат, улсын барилгын трест, далайхын уурхай зэрэг газрын ачаа бараг мөн Улаанбаатараас Алтанбулаг, Замын үд, Ховд, Хатгал, Ирээн цавын чиглэл зорчигчид бол шуудан хүргэдэг тээврийн гол чиглэлтэй байсан юм. 1937-оос 1939 оны онуудад дайн тулааны бэрх үе байсан учраас цэргийн анги, батлан хамгаалахын зориултай ачааны болон шуудан тээвэрт сайн машин, мэргэжил дадлагтай жолооч нарыг явуулахад төр засгаас онцгойлон анхаарч байсан учраас Монгол Техийн олон жолооч фронтын артал болж халахгүйн дайны жилд Улаанбаатар, Алтанбулагаас 1939 оны хавраас дайн дуустал өдөр шөнөгүй олон сарын турш тээвэр хийж байсан гэдэг. Энэ үед нийтдээ 55,000 тонн орчим ачааг 1200-аас 1300 км зай тээвэрлэн хүргэхэд олон мянган машин рейс хийсэн тухай тодорхой түүхэн баримт мэдээллүүд байдаг юм. 1940 он авто тээврийн хэрэг эрхлэх газар боллоо. 1940 онд хуралдсан Монгол Ардын хувьсгалт намын 8 дугаар их хурлаас зам тээврийн яам байгуулах, тех нэвтрүүлэх болон зам барилгын бүх асуудлыг төвлөрүүлэн эрхлэх үүрэг ногдуулах талаар заалт гаргасан бөгөөд
Ийхүү зам тээврийн яам 1940 оны 11-р сарын 15-наас ажил хэрэгээ явуулах болсон байна. Яам байгуулагчтай холбогдуулан зохион байгуулалтын зарим өөрчлөлтүүд хийгдэж Монгол Техийн газрыг авто тээврийн хэрэг эрхлэх газар болгон өөрчилсөн юм. 1945 оны байдлаар авто тээврийн салбарт автопаркийг шинжилэн автомашины тоог нэмэгдүүлэх, цэгнгийн үйлчилгээг засварын баазыг өргөх явдал тулгымдсан зорилт байсан ч үүнд хүрч хот хөдөөд авто аж ахуйг шинээр байгуулж авто тээврийн ажил үйлчилгээг өргөжүүлсэн гэдэг. Түүнчлэн 1947-оос 1948 онд Ховд, Улаанбаатар 5, 1950-аас 52 онд Булган, Говьолтай, Увс аймагуудад автоваз байгуулсан түүхтэй. Шин дэвшилт санаачлаг өрнөдөг, бүтээн түгээдэг, үр өгөөж нь аривжин баяждаг эх орны үйлдвэрлэл, эм байгуулалтын уулуурхай болсон авто тээврийн салбарт амжилт үтээл өрнөсөөр 1950-ад онд мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлдэх талаар нэлээд ахиц гарч шин залуу ажилчид улс орны бүтээн байгуулалтанд гар бие сэтгэлээрээ оролцох болсон. Тэдгээр мэргэжилтэй залуус өнөөдөр авто тээврийн салбарын түүхийг бүтээгчид Ахмад Уурлууд болжээ. Би 1954 онд Зөвлөх холбоот улс гэж байхад одоо тээврийн техникумыг төгсөөд тэгэл одоо 54 онд анх ажилдаа гарч байгаа юм. Тэгэхдээ засварын бааз гэж байх тэр баазад одоо мастер цэхийн мастер гэдэг ийм албан тушаалаад эхэллээ л дээ. Засварын завуудад байхдаа би сургууль төгсөөд ирсэн хүн боловсралтай гэж. Гэтэл тэнд оноо маш нарийн сэлбэг бол Поршингийн бус, Поршин, Гэл юу байдаг бүгдийг хийжсэн шүү дээ. Энэ бол гайхамшиг. Дараад нь би бодсол да одоо онлын хувьд би тэнэглэгч гэсэн байсан учраас Поршин гэж тийм марк хийвэл тийм маркын юм хэрэгтэй. Би тийм тэг чийдвэл их л заалгасан тэрнийг мэдж байгаа шүү дээ. Гэтэл тэд нар одоо миний заалгаас илүү дураар хийгээд болоод идэв байна гэж бодож байсан. Гэхдээ энэ улсууд бол ерөөсөө асар их юм сэтгэж асар их юм хийжсэн. Энэ салбарыг хөгжүүлэх, түүний материал техникийн баазыг нэмэгдүүлэх талаар засварын төвлөрсөн газруудыг бол 1966 оноос эхэлж байгуулсан. Энэ бол одоо нэлээд манай улстай их үүрэг гүйцэтгэсэн автосын завод байгаа юм. Энэ автосын завод бол ер нь улс ордын аж ахуй болон тээврийн сэлбэг хэрэгслийг бол үйлдвэрлэдэг ийм том үйлдвэр байсан. За энэ үйлдвэрд бол 1400 гаруй ажилчинтай, инженери техникийн 100 гаруй одоо боловсон хүчинтэй ажилладаг ийм том үйлдвэр хамт олон байлаа. Энэ үйлдвэр маань зөвхөн автомашины сэлбэг үйлдвэрлэлээ зогсохгүй. Зарим нэгэн одоо хөдөө аж ахуйн малчтын одоо хэрэгцээний одоо бүтээгдэхүүнийг бас үйлдвэрлэж байсан. Тэр үед бол энэ баазууд бол тусгай тоног төхөөрөмжийн дүрийн орлог хангагдаагүй нэг хөдөлгөөн хүрэлдүүлэх байдаг. Тэрнийг бол тэнд байгаа одоо жолооч, засварчдын одоо хүчээр л одоо хөдөлгөдөг юм уу байлаа. Янз бүрийн онцлогоо засварын тоног төхөөрөмж гэж байгаагүй. За нэг токрын суур машин ийм л бааз байдаг байсан. Онцлог нь бол одоо ер нь нийт ажилчдын нуруунд дээр их итвэг санаачлага ирдэг. Тухайн үед бол шинэ бүтээл оновтой санал гэж улсаас их анхаарал арга хэмжээ авдаг байлаа. Энэ үед одоо бааз байгууллагууд одоо бүх төрлийн болцоотой зүйлийг өөрснөө хийх тэр иш бос үзэсгэлэнд бол оролцож байсан. Тухайлбал шуудангийн 2 дугаар бааз бол энэ үзэсгэлэндэд оролцож тэр үед бол одоо шуудан тээврийн машины оронд одоо автобусны даагтлагч автобусны хүүзгээр одоо бүрхүүл хийж тийм машин бол одоо тухайн үед их үр дүнтэй болж от орондын шууданд одоо явуулж исэн. Гэх мэтлэнгээр бол одоотой адилгүй бэлэн чилдэггүй. Энэ хүмүүр одоо шинийг санах, сэдэх
ажлыг өөдөн татах талаар бол их итгэх санаачлагтай ажилладаг үе байсан. Одоо жишээлбэл нүүрс, өвөс гэл улсын хэмжээгээр тэр үед төвлөрсөн журмаар тээвэрлдэг байсан юм. Тэгээ энэ одоо шатхуун байна, нүүрс байна, энэ будаа тариа байна. Энийг одоо хамгийн оновчтойгоор хамгийн бага зардлаар тээвэрлэх энэ талын ажиллагаадаар одоо голж ажиллаж. Миний тээвэрлэх одоо байгуулалтанд одоо гайруу оролцсон юм бол энэ төвлөрсөн тээврийн энэ нэлээд хэдэн баазуудыг байгуулах, одоо бүршгийн тооцоо хаана байгуулах вэ? Ямар ажил үүрэг гүйцэтгэх иймнуудыг хийж илаа. Тэр үеийн зарчигтэй ерөөл одоо яг үедээ ер нь бас сайхан байсан дөө. Одоо юу гэх юм бол хүн ам цөөтэй тэрг бас юу болов харьцангуйгаар цөөхөн чиглэн ихтэй бол ерөөсөн тухайн үедээ л одоо ерөөсөн бид нар чи хүний дийлэхгүй л явж байлаа ш. Тэгээд одоо бид нар чинь одоо тайдал тэр ширүүн тоормсгол барина цаана их юм байхгүй ш. Тэрээс ястай нэг алган дээр бөмбөрөж явал хүн ногчих байл гэж бодож ил одоо их айдаг. Тэгээд тэр үе чинь одоо буудлын маршрут зарлж байлаа, цаг зарлж байлаа. Одоо юу гэж юм бол одоо буудлын маршрутыг чинь буудлын болгон дээр зарлана. Одоо бид нар тийм тухайн үеийн шаардлага тийм л байсан. Одоо энэ аливаа улсын одоо үйлчилгээний соёлыг бол ерөөс нь 9 онгоцны буудлын дээрээс буугаал гадаад ямар нэгэн зочин төлөөлөл буухтал эхлээл автобусны үйлчилгээнээс л одоо тэр улсын соёл харагддаг гэж. Тийм учраас автобусны үйлчилгээг их соёлтой соёлж боловсон хөнгөн шуурхай байх хэрэгтэй гэж. Тэр үеч одоо бид нар чинь 3 минутын хооронд интервалтай явдаг байлаа шүү дээ. За тэр хооронд яг тээвэр бол хөгжсөн л дээ. Одоо зөвхөн шуудан байсан бол ачаа тээдэг болсон, бензин тээдэг болсон. Ингээд тээврийн төрөл нэмэгдэж сар тэгээд одоо 62 оноос хойш одоо энэ тээврийн байгууллагууд одоо ерөнхийдөө хөдөөд ер нь үндсэндээ бүхэл одоо тээврийн хэрэгцээ хангадаг ийм болсон юм байна. Манай байгууллага баруун тав аймагт л одоо тээврийн тусалцаа зөвлөдөг. За тэр өвсдөжлийн тээврээс зонхилж байсан. За хажуугаар нь одоо энэ экспортын мах гэж одоо өвлийн улиралд маш их ачаа одоо Оросын холбооны улс руу гаргаж байсан зөвлөлт улс руу. Одоо дулаан, гараж, паркаар хангах асуудлууд биднэрт маш одоо чухал тавигдсан. Ингээд бид өөрийнхөө одоо хүчээр манайх одоо нэг барилгын бригадтай байсан. За тэрний хүчээр одоо нэг 150% нь одоо дулаан гараж, ил зогсоол, халаагуртаа зогсоол тавьдаг. За энэ чанараараа одоо бид өвлийн улирлын одоо тэр хүнд хатууг давдаг байсан л да. Манай ч одоо 13 мархийн энэ одоо тэр ихтэй дулаан чиглэлд одоо дулаан төрлөөр үйлчилж байсан л да. Энэ бол ачаа, шатхуун, шуудан, автобус, такси, код ажил, цаг гэдэг ингээд энэ өхөл одоо тээврийн төрлүүд бүгд үйлчилдэг. 1960-аас 1990 он бол Монгол улсын авто тээврийн салбарын оргил цаг үе байсан юм аа. Мөн шинэ үйлчилгээ, дэмж нэмэгдсэн улс орны нийгмийн эдийн засгийн хөгжилд тоохон алхмууд болж өнөөдрийг хүрсэн юм. Монгол улсын авто тээврийн хөгжил урагшилсаар